За сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдөр сошиал маркетингийн маань эхний хичээл. Сошиал маркетингийг бид нэр яагаад хэрэглэх ёстой вэ? Энийг яагаад ашиглах ёстой вэ гэдэг талаар үзье. За ер нь бол та бүхэн мэдж байгаа даа нэг 10-аад жилийн өмнө бол бид нэр банкнд ороод нэг гүйлгээ хийхэд бол яаж хөвгөлдөг байлаа да тийм маш олон урт дараалтаа тэгэл бөөн өрөө очиод хэрүүл хийгээл ойчиг дараалан хэрүүл хийгээл те. Тэр үед чинь юм аппликейшн байхгүй байлаа, юм ухаалаг утас байхгүй байлаа. Банк болон одоо бусад такси ч гэх юм уу янз бүрийн аппликейшн юусаа гараг байсан. Одоо сүүлийн үед яаж нэ гэхээр ковид ялангуяа ковидоос хойш энэ интернет хэрэглээ гэдэг зүйл ч одоо хүн болгоны хэрэглээ болоод сошиал хэрэглээ гэдэг чинь хүн болгоны хэрэглээ болсон. Хүн болгоо ухаалаг утастай байна. Хүн болгон аппликейшн ашиглаж байна. Монгол улсад 2.9 сая хэрэглэгч байна. Интернет хэрэглэгч. Эндээс 2.5 сая нь сошиал медиа хэрэглэгч байна. Тэгэхээр зах зээл тэр чигээрээ сошиал руу шилжсэн гэсэн үг. За тэгэхээр сошиалыг бид нар яагаад ашиглаад сошиал медиа маркетингийг яагаад хөгжүүлэх ёстой? Яагаад бид нар бүтээгдэхүүнээ сошиал дээр тавих ёстой? Яагаад бүүстлэх ёстой? Бүүстлэхээс гадна төлбөргүйгээр яаж контент хийгээд контент маркетингаар яаж өөрсдийнхөө пэйжийг лаг хөгжүүлээд нэг ядаж нэг 10 20 30 мянган дагагчтай болох уу? Тэрнээс дээшээ 100 гаруй мянган дагагчтай болох вэ гэдэг талаар ер нь бол миний сургал хичээлүүд, сургалтын хоёр ном хүргэж байгаа. Тэгэхээр сошиал маркетинг яагаад чухал вэ гэдэг дээр үндсэн 4 хариулт байгаа. За нэгдүгээрт нь зах зээл өөрөө тэр чигээр сошиал руу шилжсэн. Хэдэн жилийн өмнө бид нар альва нэг бүтээгдэхүүн авахын тулд заавал нэг дэлгүүр очиж лангуун дээр нь очиж худалдагчаас нь асуудаг байсан тийм үү? Харин одоо бид нар гар утсаа нээгээд дурын бараагаа хайх боломжтой. Яг тэр хайсан барааны дараалал Facebook биднэрт төлбөрийн алгоритмаар пэйж болон одоо тэр бүтээгдэхүүнтэй холбоотой сувгуудыг санал болгодог, мэдээллүүдийг санал болгодог. Тийм учраас энэ хүн хаана байна тэнд зах зээл байдаг. Хүн бүгд сошиал руу шилжсэн учраас сошиал зах зээл байгаад байгаа маа. Тийм учраас энэ сошиалаа хөгжүүлээч гэж хэлээд байгаа. За хоёрдугаарт нь энэ харилцаа. Зүгээр нэг одоо өмнө нь бид нэг хэдэн жилийн өмнө 10 жилийн өмнө 15 жилийн өмнө ч юм уу. Хүмүүс хоорондын харилцаа бол зөвхөн одоо найз нөхдийн ч юм уу гэр бүлийн харилцаагаар хэмжигддэг байсан бол өнөөдөр худалдаагч хоёрын харилцаа гэдэг шинэ харилцааны одоо нарийн төвөгтэй ойлголтууд Монголд бий болсон. Өөрөөр бие бинийгээ халамжлах, бие биендээ мэдээлэл өгөх энэ харилцаа өөрөө юм гүнзгий, нандин бас тийм нарийн болсон л доо. Тийм учраас энэ харилцаа байхгүй байна. Энэ харилцаагаа ойртуулахгүй байна гэдэг бол хэрэглэгчээ алдаж байгаагийн нэг жишээ. Хэрэглэгчтэйгээ сайхан харилцаж чадахгүй, хэрэглэгчийнхаа юу хүсэж байгааг ойлгож чадахгүй, мэдэрч чадахгүй, хэрэглэгчээ халамжилж чадахгүй бол та бүтээгдэхүүн чинь борлуулах боломжгүй болж ин гэсэн. Бизнес чинь тэлэх боломжгүй болж ин гэсэн. Тийм учраас энэ харилцаа гэдэг зүйл маш чухал байгаа учраас сошиалыг ашиглах шаардлагатай гэсэн. За 3 дугаарт нь холболт. Ер нь бол дундын зуурчлагчгүй ийм худалдааны эрен эхэлж байна. Бид нар хятадын одоо дурын үйлдвэртэйгээ яриад бүтээгдэхүүн захиалах боломжтой болсон тийм үү? Тобоо, Pindao, Deo ч гэх юм уу маш олон төрлийн аппликейшнууд гараад ирсэн. Яг үүн шиг Монголд худалдаа эрхэлж байгаа нэг хүн тэнд хэрэглэгчтэйгээ шууд холбогдох боломжтой. Заавал дунд нь нэг зуурчлагч гарч ирээд дунд нь нуглаал, үнийг өсгөөл ингэж ах шаардлагагүй болсон. Нөгөөтэйгүр энэ зуурчлагчгүй харилцааг сошиал холбоод байгаа. Таны пэйж холбох юм аа. Тийм учраас холболт гэдэг зүйл чухал учраас сошиал медиаг ашиглах ёстой шүү гэсэн. За дөрөвдүгээрт нь төвлөрсөн бус байдал. Төвлөрсөн бус байдал гэж юу хэлээд байна вэ гэхээр бид нар өмнө нь альва нэг одоо хүмүүс заавал нэг сурчлагаа хийхэд бол заавал нэг телевиз дээр очиж өндөр үн төлдөг. Нэг хэдхэн телевизтэй тийм үү. Тэрүүгээр нь маш өндөр үн төлж реклам явуулдаг гэсэн. Одоо энэ төвлөрсөн байдал чинь байхгүй болсон. Хүн болгон пэйж өгжүүлээд хүн болгон өөрсдийн гэсэн сувгтай болох боломжтой. Хүн болгон өөрсдийн YouTube сувгаараа дамжуулаад телевизийн хэмжээний мэдээллүүдийг хүргэж байна. Энэ бол төвлөрсөн бус байдал. Энэ яаж ийнэ вэ гэхээр хүн болгонд боломжийг олгож байгаа маа. Энэ боломжийг атгаад аваач гэсэн ийм өнцгөөс сошиал медиа маркетингийг ашиглах нь чухлаа гэж. Тэгэхээр одоо энэ удирдгал хичээлээ бүгдээрээ сошиал медиа маркетинг яагаад чухал вэ гэдгийг үндсэн энэ 4 хариулт та бүхэнд хариулж байгаамаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь
цаашлаад бид нар ер нь энэ дэлхийн энэ хөгжил, энэ технологийн хөгжилтэй ойрхон байхын тулд, хоцрогдохгүй тулд энэ сошиал медиатай ойр байхаас өөр арга байхгүй. Бид нар бараа бүтээгдэхүүн үйлчлэгийг одооноос хэрэглэгчтэй зөв системтэйгээр таниулаад сурчих юм бол ирэх 5-10 жилд бол санаа зовхгүй, толгоо өвдөхгүй, улам энэ өөрчлөлтүүд чинь улам л нэмэгдэнэ. Одоо бид нэр сошиал медиа маркетинг яригдж байна. Удахгүй энэ тийм л оюун ухаанд суурилсан платформуудын хөгжүүлэлт явагдаад ирэхээр бүр илүү нарийсаж байгаа. Тийм учраас одооноос бид нэр эхлэхгүй бол хожимдноо. Тийм учраас энэ сошиал медиа маркетинг гэдэг зүйлийг одооноос ашиглах ёстой шүү гэдгийг хэлээд байгаамаа.